Улсын тэргүүний 1-р сургуулийн бүтээлч уншлага арга зүй сайн туршлагаар танилцуулж байна. Ойлгон унших чадварыг хүрээнд бүлгүүд маань дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. 2-р анги маань бол 265 сурагчтай ойлгон унших чадварын дэвтэртэй болсон уншлагын цагийг тогтворжуулсан. 3-р анги маань бол 250 сурагчтай бүтээлч уншлага гарын авалгыг боловсруулсан мөн уншлагын цагтай болсон. 4-р анги нь 234 сурагчтай буюу ойлгон унших эхүүд гэсэн гарын авалгыг боловсруулсан мөн уншлагын цагтай болсон. 5-р анги маань уншлагын цаг буюу сурагч бүр хавцтай болсон байна. Бүлгүүдийн хамрагдалтын хувийг харуулах юм бол 2-р анги маань бол 100% хамрагдсан, 3-р анги нь 99%, 4-р анги маань 98.2%, 5-р анги нь 100%-тай бол хамрагдсан байна. Ойлгож унших нь бол хүний тархины олон үйл хийгдэж үйлдэх учир хамгийн бүтээлч уншлагын шалгуур болдог. Ойлгоцыг бүлэм таксономийн асуултын төвшингээр бол илрүүлдэг нэгэн хувилбар бол бий. Ойлгоцыг шалгах 4 загвар бол байдаг. Глобал ойлголт, хувийн ойлголт, тайлбарласан ойлголт, бүтээлч ойлголт. 2-5 дугаар ангийн бүлгүүд маань бол дараах сонирхолтой унших аргуудыг бол сургалтандаа туршин хэрэгжүүлж байна. 2 дугаар анги нь 2 мөрөөр самнах арга, 3 дугаар анги маань эс маягаар унших арга, 4 дугаар анги гогцоолж унших арга, 5 дугаар анги зигзаг маягаар унших аргуудыг хэрэгжүүлж байна. Номтой өдөр хэлэлцүүлгийг номын нөхөр клубтай бол хамтран бол зохион байгуулсан. Бацгаан багш нь бол номын нөхөр клубыг 6 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан сурагчдыг номтой нөхөрлүүлэх, ойлгон унших чадварыг дэмжих зорилгоор номтой өдөр үйл ажиллагааг бага ангиудынхаа дунд хэлэлцүүлгийг бол энэ хичээлийн жил 14 бүлгийн 680 хүүхдэд бол зохион байгуулж ирсэн. Энэхүү үйл ажиллагаагаа бол 2 дахь жилдээ клубээ удирдан зохион байгуулж байна. Номын нөхөр клуб нь бол 6 сурагчийн бүрэлдэхүүнтэй номтой өдөр хэлэлцүүлгийн хуваарийг бол анги бүлгээр нь бол гаргасан харагдаж байна. За үйл ажиллагаагаа номын хэлэлцүүлэг үйл ажиллагаагаа бол 3 дахь 4 дахь өдөрт зохион байгуулж бол хэвссэн. Номын хэлэлцүүлэг үйл ажиллагааг бага ангийн сурагчдын дунд зохион байгуулснаар хүүхдүүд нь өөрийн санаа бодлоо зэгцлэн бусдтай хуваалцах, аливаа зүйлийг олон талаас нь харах, бага насны хүүхдийн өөртөө итгэх итгэл, сурах арга барилыг нэмэгдүүлэх, ном унших аргад суралцах, ойлгон унших чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд Эрдэнэ сумын 1-р сургуулийн Алтан суу багштай уншигч клубын сурагчид маань ил төдвийн хорвоотой танилцсан түүх номын чулуутай танилцсан минь зурагтай танилцсан минь сэдвүүдээр номын сантай хамтран номын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Бүлгүүдийн маань хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудыг танилцуулахад 2 дугаар ангийн секц нь бол анги тус бүр нь ойлгон унших чадварын дэвтэртэй болсон ба төлөвлөлтийн дагуу 6 ихтер бол ажилласан байна. За энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар сурагчид маань зөв хурдан ойлгон унших, уншаад ойлгох, асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулах, зургаар илэрхийлэн зурах чадваруудыг нь бол дэмжиж ирсэн. 2 дугаар ангийн секц нь бол бүтээлч уншлага 8 ихтэй гарын авалгыг бол боловсруулан нийт 248 сурагчдад өгч ажиллуулсан байна. Уншлагын аргуудыг бол үйл ажиллагаанд тусган ажилласан, өөртөө унших, давтан унших, эс маягаар унших, тэр хүснэгтийн арга, асуулгын аргыг мөн 7 хоног бүр уншлагын цагтай болсон. Энэхүү бүтээлч уншлагаараа дамжуулан дараах суралцгын төрөлцүүдийг бол хэрэгжүүлж ирсэн байна. 3-1А, 3-1В, 3-1Д, 3-1И. За одоо хэдүүлээ чихэр эзэн түүх эхийг өөртөө уншсан. За одоо тэгвэл бүгдээрээ эхийг өгүүлбэр нь үргэлжлүүлэн уншъя. Өгүүлбэр нь. За эхний өгүүлбэрийг хэн унших вэ?
За ангин бэлэг уншия. Бол бүдүү ихийгээ цэцэрлэгээс аваад гэрлүүгээ явжээ. За эмүүч уншия. Үнээр гарт байгаа даваатай чихрийг хараад болдгийг хохоо хүрч гэв. За одмаа. Бүгөөсөө чихэр гуун гэдэг ичвэтгэр санагдчихэ. За монголчин. Тэгтэл ингээ дархан цастай амтан гэж ямар амтныг хэлдэг юм бэ гэж асуулаа. За англи уншия. Гол жаахан бодсноо баавал гэж чиний над чихрийн цаасан дээр багаж дархан цастай амтшинтэй. За дараагийн өгүүлбэрийг. За саяын нэр суглагдсан хүүхдүүд асуултаа асууя. За бусдын хариулахад бэлдээрэй. Эхний аав ямар утас өмсөн байсан бэ? Эцэг хувцас өмсөн байсан. За амарлаа. Үгүй яа хаашаа ирсэн бэ? Анамасан. Үгүй яа гадаад ирсэн. Ханы эрдэнэ суглагдсан тийм. Ханы эрдэнэ асуулт асууя. Эрдэнэ суглагдсан хүүхдүүд асуулт асууя. Та сонсоо. За Дөрөвдүгээр ангийн сэгц нь ойлгон унших. 7 ихтэй гарын амьдлогыг бол боловсруулсан мөн уншлагын цагтаа болсон байна. Аливаа зүйлийн учир шалтгааныг эргэлхийлж өөрийн үгээр өөртөө итгэлтэй зохиолын утга санааг бусадтайгаа солилцож асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулах зурах чадвар нь бол нэмэгцэн. Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд ойлгон унших чадварынхаа хүрээнд зорилтын 4-1-ийг 4-1-ийг бол хэрэгжүүлсэн байна. 5 дугаар ангийн сэгц маань бол ойлгон унших эрхийг боловсруулад уншлагын цагтаа болохын зэрэгтэй хүүхэд бүр маань хавцастай болсон. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар сурагчид эхийн эхлэл гол төгсгөл хэсгүүдийн утгын хамаарлыг жишээгээр тайлбарлан үйл явдал хаана хэзээ өрнөж байгааг ургуулan төсөөлөн бодож асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулах баатруудын харилцан ярианаас зан чанарыг дүгнэн учир шалтгааныг жишээ татан тайлбарлан ярих чадварт бол суралцсан байна. Ажилтны үр дүн бол анги бүр уншлагын цагтаа болсон 7 хоногийн лав бүрүү гарагт 2-5 дугаар ангиудад номын хэлэлцүүлгийг хийж хэвшиж тогтмолжиж байна. Ойлгон унших чадварыг ихийг боловсруулахдаа суралцсан зорилтын хүрээнд болон уншлагын аргуудыг тусган боловсруулсан. Бүтээлч уншлага ойлгон унших эхүүд нь 7-8 ихтэй гарын авлагатай болсон. Уншсан үлгэр өгүүлбэрийн гол хэсгийн үйл явдлыг хэрхэн өрнөхийг таамаглан ярих, үйл явдлыг зургаар илэрхийлэх, эхийн эхлэл гол төгсгөл хэсгүүдийн утгын хамгааллыг жишээгээр тайлбарлан үйл явдал хаана хэзээ өрнөж байгааг ургуулan төсөөлөн бодож асуултад бүтэн өгүүлбэрээр хариулах чадваруудад бол суралцсан. Анхаарал тавьсанд баярлалаа.